Миний асуудал яагаад дуустдаггүй юм бэ гэж гомдлод суугаавал өмнгийг дуустал нь үзээрэй. Түүнийг аврах гэж байгаад. Нэгэн залуу ойн дундуур алхаж яваад мөчир дээр хүр хорхой Бамбайг олж харжээ. Бамбай жижигхэн нүхээр ирвэхээ гадагш гарах гэж хамаг хүчээ шавхан зүтгэв. Залуу түүнийг өрөвдлөө. Тэрээр халааснаас хайж гаргаж Бамбайг зүсээд өгөв. Ирвэхээ маш амархан гараад ирлээ. Гэвч түүний бие нь хавгансан, далавч нь үрчээсэн хөгжилгүй байлаа. Залуу ирвэхийг хэдэн минутын дараа нисхийг хүлээсэн ч тэр ирвэхээ насан туршдаа нисэж чадалгүй газар дээгүүр далавчаанж ирж явах тавилантай болсон байв. Тэр залуу нэг зүйлийг ойлгосонгүй. Бамбайн жижигхэн нүхээр гарах гэж тэмцэх явцад ирвэхийн бийдэг шингэн далавч руу шахагддаг байжээ. Яг тэр тэмцэл тэрхүү өвдөлтөл ирвэхийг нисэхэд бэлэн болгож далавчийг нь хүчрхэгжүүлдэг байжээ. Тэмцлийг нь үгүй хийснээр залуу түүнийг нисэх чадварыг нь давхар үгүй хийсэн юмсанж. Таны амьдралд тохиолдож буй саад бэрхшээл бүхэн таныг зовоох гэж биш, харин ирээдүйд нисэх далавчийг чинь бэлдэж байгаа хэрэг юм. Тиймээс тэмцлээс битгий зүгтаа түүнийг хайрл. Хэрвээ та өөрийнхөө Бамбайг эвдэж шинээр төрөхөд бэлэн болсон бол шинэ бие сургалтанд нэгдээрэй. Таны нисэх цаг ирсэн. Дараагийн видеогоор уулзъя. Follow дараад нэгдээрэй.